Аз жаргалтай гэр бүлийн төлөө бид хамтдаа үр шилжүүлэн суулгах CL эмнэлэг. Бүгд найрамдах Солонгос улстай тэргүй игнэнд бичигддэг эмэгтэйчүүд өргөдлийн эмнэлэг бол CLWH. Тэгвэл монголчуудын хэдийнэ танил болоод 8 жилийг ардаа өдөж байгаа энэ эмнэлгийн салбар Монгол улсад нээгдээд жил гаруй хугацааг өнгөрүүлээд байна. Энэхүү эмнэлгийг үүсгэн санаачлагч Азийн өргөдлийн холбооны тэргүүн эмэгтэйчүүд эндокринологийн их эмч Бунча Чой өнгөрсөн 11-р сард өөрийн эмнэлэг дээрээ үзлэг оншилгоог хийж өргөдөлтэй гэсэн онш тавигдсан гэр бүлүүдэд үнэгүй зөвлөгөө өгч халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлсэн уулзалтыг зохион байгуулж өчхийн цог хамт барих үеэр бид түүнтэй уулзаж цөөхөн хором ярилцсанаа эрхэм үзэгч танд хүргье. Солонгос улсад үр шилжүүлэн суулгадаг олон эмнэлэг байдаг л да. Тэдний нэг нь бол манай CL эмнэлэг юм. Монгол улсаас Солонгос дахь манай CL эмнэлгийг зорин очиж үр хүүхэдтэй болсон гэр бүлүүд Монгол улсад олон байдаг. Гэвч визний зардал, ирж очих зардал, хоол унд зочид буудлын хөлсгээд тэдний зардал өндөр гарч байгаа нь ойлгомжтой. Тиймээс яг өөрийн CL эмнэлэг шиг өргөдлийн эмнэлгийг Монгол улсад байгуулъя. Тэгхийн бол олон өргөдөлтэй гэр бүлүүд гадаад улсыг зорих явдал нь багасж, өргөдлийн эмчилгээ хийлгэхэд гарах өндөр зардлыг хэмнэх боломжтой болох юм байна гэж бодоод энэ эмнэлгээ Монгол улсад байгуулах санаа төрсөн юм а. Мэдээж хэрэг энэ эмнэлгийг Монгол улсад байгуулах явцад олон бэрхшээлтэй тулгарч байсан. Холбогдох эм тариа, урвалж олдоц муу гэх зэрэг асуудлыг бид богинохон хугацаанд шийдвэрлэж чадсан. Олон өргөдөлтэй гэсэн онштой гэр бүлүүд маань үр шилжүүлэн суулгах ажилбар хийлгээд амжилттай болсон бөгөөд цаашдаа эдгээр гэр бүлүүд маань өргөдөлд чухам юу хүргээд байна вэ гэдэг талаар тодорхой мэдлэгтэй байж өргөдөлд хүргэдэг шалтгаанаас урьдчилан сэргийлэх хэрэгтэйг ойлгуулах хэрэгтэй. Энэ удаагийн үзэлгээр монголчууд маань өргөдлийн хамгийн гол шалтгаан болох өндгөвчний үйл ажиллагаа муудах, үрийн сувгийн наалдан үүсэх, мөн эр эсийн чанар муутахаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй юм байна гэх ойлголтыг олж авсан нь үнэхээр баяртай байна. Тэрээр 2010 онд Монгол улсад анхныхаа айлчлалыг хийж байсан бол өнөөдрийг хүртэл энэ 8 жилийн хугацаанд төлөвлөгөөт ажил хэргийн дагуу хэдийнэ 60 гаруй удаа Монгол улсад маань зочилжээ. Энэ хугацаанд олон гэр бүлүүд Солонгос дахь CL эмнэлэгт айлчлан эмчилгээ үйлчилгээнд хамрагдсан байдаг бөгөөд үүнээс 400 гаруй гэр бүлүүд үр шилжүүлэн суулгах ажилбарын тусламжтайгаар жирэмсэлж 150 гаруй гэр бүл мэс засал болон өндгөн эсийн идэвхжил үеийн хяналт эмчилгээ гэх зэрэг бусад аргаар жирэмслээд байгаа билээ. Бид өнөөдрийн CL эмнэлгийн зохион байгуулсан семинарын ач холбогдлын талаар түүнээс сонирхсан юм а. Ер нь ажиглаад байгаад эмчилгээ хийлгээд ч хүүхэдтэй болж чадахгүй байгаа хосуудад маань сонирхсан асуултууд үнэхээр их байдаг. Хүүхэдтэй болж чадахгүй байгаа шалтгаанаа олж тайлбарлуулах хүсэлт тэдэнд байдаг. Тийм болохоор энэ удаагийн семинараар дамжуулаад өргөдлийн эмчилгээ болон түүнээс урдчилан сэргийлэх арга замыг зааж өгөх юм бол олон хосууд маань сонирхсан бүх зүйлээ наривчлан мэдэж авч эмчилгээгээ илүү үр дүнтэй болоход суралцах. Мөн түүнээс урьдчилан сэргийлэх аргыг мэдэх боломжтой болохоор яг энэ төрлийн семинар уулзалтыг байнга зохион байгуулах нь маш чухал юм байна гэж би бодож байна. Яг одоогийн нөхцөлд янз бүрийн шалтгаанаас болоод үр хүүхэдтэй болмоор байгаа боловч болж чадахгүй байгаа залуу гэр бүлүүд үнэхээр их байгааг анзаарлаа. Ер нь өргөдөлд эрэгтэйгээс, эмэгтэйгээс гэх зэрэг олон шалтгаан байдаг л да. Эхлээд нэгдүгээрт шалтгааныг нь олох нь юу юунаас илүү чухал, хоёрдугаарт тохирсон эмчилгээг маш оновчтой хийх. Шин залуу гэр бүлүүд болон өсвөр насны охид хөвгүүдэд өргөдлийн талаарх мэдээллийг урдчлан сайн мэдээлэл өгч, урдчилж сэрэмжлүүлэх гэх зэрэг олон зүйлийг хийж ажил хэрэг болгох хэрэгтэй гэдгийг анзаарсан. Миний хувьд Монголын цаг агаараас үүдэлтэй ялангуяа өвлийн улиралд үүсдэг хорт утаанаас болж Монгол эмэгтэйчүүдийн өндгөвчний үйл ажиллагаа муудаж байгаа шалтгааныг олж түүнийг эмчлэх арга зам судалгаа шинжилгээг хийх зорилготой байна. Монгол нэгдсэн энэхүү CL эмнэлэг бол яг л Солонгостой адилхан хамгийн сүүлийн үеийн техник хэрэгсэл лабораторитой бөгөөд эмбриологч, өргөдлийн эмч наран ч гэсэн энэ чиглэлээрээ тууштай ажилласан маш сайн чадварлаг боловсон хүчин байдаг учраас тэдний амжилтын буухай үргэлжилж олон гэр бүлүүд Монголдо жирэмсэлж анхны хүүхдүүдээ үлгээдэж авсаар байгаа лээ. Үр хүүхэдтэй болохыг хүссэн ч болж чадахгүй байгаа нэгэндээ энэхүү эмнэлгийн тухай мэдээллийг та заавал хүргээрэй.
Энгийн жаахан шалтгаанаач мэдэхгүй цаг хугацаа алдах нь юу юунаас илүү хохиролтой байдгаа гэдгийг эмч нар нэгэн дугаар баталдаг юм аа. Сэл эмнэлэг маань байгуулагдаад жил 6 сарын хугацаанд маш их амжилттай ажиллаж байна. Өдөр болгон сэл эмнэлгийн хаягаар одоо хөөрхөн хөрсүүд маань өдөр болгон нэмэгцээр байна. Тэгэхээр өнөөдөр бол бид нэр сэл эмнэлэгт урд нь эмчилүүлж исэн эмчилүүлэх гэж одоо зорж ирж байгаа. Бас эмнэлгийг маань танилцсан сонирхож байгаа тэр бүх үйлчлүүлэгт нээлттэй өдөрлөг явуулж байна. Тэгэхээр энэ өдөрлөгөөр бид нар тухайн одоо ирж байгаа хүчнүүдтэй сэл эмнэлгийг танилцуулаад зогсохгүй амжилтынхаа хувийг эмч нараас өөрийн гэсэн одоо тухайн үйлчлүүлэгчтэй өгөх одоо зөвлөгөөнүүдийг урд нь одоо амжилттай жирэмсэлж байсан эхчүүдийн одоо туршлагаас түүхээс бид нар ярилцаж хоорондоо одоо туршлагаа солилцсон цаашдаа энэ одоо өргүүдлийг хамтдаа яаж ялан дийлэх вэ? Ямар гарц байна? Ямар шинэ технологи манай эмнэлэг дээр одоо явагдаж байна? Юу одоо цаашдаа бид нар хийхийг хүсэж байгаа тэр бүгдийг одоо харилцан ярилцаж туршлагаа солилцсон бүгд одоо нээлттэй өдрөлгөө явуулаад өнөөдөр маш их баяртай байна. Тэгэхээр манай эмнэлгээр төрж байгаа хүүхдүүд Монгол эмнэлгээр төрж байгаа хүүхдүүд нь 100 гарчаад байгаа. Тэгэхээр бас жирэмсэн одоо жирэмсний одоо дөнгөж жирэмслээд IVF амжилттай болсон хүмүүс ч гэсэн бас ирж гисэн энэ өдөрлөгтөд оролцоод одоо сэтгэл санааныхаа байдлыг өөрийнхөө одоо барьсан талархсан сэтгэлээ ингээд ярилцаад ингээд байгаад бид маш их баяртай энэ өдөрлөгтөд их амжилтаас оролцоод байж байна. Монголын сэл эмнэлэгт хийгдэж байгаа олон шинжилгээнүүдийн нэг нь эрэгтэй өргөдлийн шинжилгээ юм. Энэ шалтгаанаа мэдээгүй, мэдсэн ч бусдаас нууж дотроо шаналж явдаг эрэгтэй өргөдлийн шалтгаантай үйлчлүүлэгчдэд түгээмэл хийгддэг ТС буюу төмсгнөөс эр бэлгийн эс гаргаж авах ажилбарыг энд хийж эхэлсэн байна. Тиймээс та хин нэгний гэр бүлд аз жаргал гэгэн хайрыг бэлгэлхийг хүсвэл зайсан явах зам дагуу богдын мөнцийн өөдөөс харсан гэгээнтэн цогцлбордох сэл эмнэлгийг та зориорой. Аз жаргалтай гэр бүлийн төлөө бид хамтдаа үр шилжүүлэн суулгах сэл эмнэлэг.